Сайн бацхан уу? Гялгар утга Монгол хөдөлгөөн YouTube-ийн No Plastic Mongolia сувгийнхан байна. Энийг харж байна уу? Уншигдах нь уу? Бид сонголт оролцох гэж байна. За энэ уншигдахгүй юм шиг байна. Уншаад өгчээ. Гараа биеэ савандах, шүдээ сойдсохдоо усаахаа. Цэвэр ус ганц чамд зориулагдаагүй мэднэ те. За төлбөрч их гараад байна гэсэн ийм бичгийг би яг байрныхаа өрөөний одоо угаалтаарынхаа дээр наах гэж байна. Яагаад тэгэхээр бид нар дандаа хог яриад байдаг. Гэтэл энэ хогоо замбраагүй хайснаас болоод бидний амин чухал хэрэгцээ болсон ус маань маш их холдож ийн бас хомсдод байна. Тийм учраас ахуй хүрээнд яаж одоо нүг усныхаа хэрэглээ бууруулж болох вэ гэдэг талаараа өөрсдийнхөө туршлагаас хуваалцах гэж байна. За тийм. За булгаа эхэлнэ. За бид тэр хуваалцах гэдэг туршлага болохоор бас бусдаасаа суралцсан нэлээд бахын чанартай юм сонсож магадгүй. Гэтэ бас та бүхэнд хэрэг болж магадгүй гэдэг үгнээсээ болцох гэдэг юм аа. За манайх бол юу яадаг хүүхдүүдээ усанд ороосоо ванны усаа шууд асгадаг. Дахин ашигладаг одоо өөр хувцас аваадаг ч юм уу шалаа аваадаг 0-тай хамгийн гол нь хэрэгэлдэг. Тэгээ 0-ийнхаа нэг усандаа давхар хэрэгэлцдэг. Тийм учраас энэ он усны усаа борлуулалтын арга байдаг. За хоёрдугаарт бол 0 дахь чи бочкинд байд юм уу? Үгүй нөгөө хажууд нь ингээд саунд гэдэг ч гэдэг. Давх. Тийм үү те. Тэгээд бочкины усаа болгохдохгүй. За. Хэрэглэж байгаа гэсэн. Тэгэхээр нэг удаа бочкины ус татгаж чинь 8-аас 10 литр ус зарцуулдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас хэмжих боломжтой. Миний бодож байгаа нэг 2-аас 3 хоног бол энд усаа хэрэглэждэг байхгүй байна л да. Тэгэхээр бас болдгийг. За хоёрдугаар талаараа шүршүрт орох хүсээ авах давтамжаас боруулсан. Одоо өдөр алга шүршүрт орох шаардлага байхгүй гэж үздэг. Тийм судалгаач гэсэн байдаг шүү дээ. Хүүтэн сэвэ оронд амьдарч байгаа тохиолдолд бол хит их усанд ороод ах юм бол өсч уунаад арьс чи хураашна гэж тийм. За аяг тавгаа аяг тавгаа угаахтаа ол яадаг. Доор нь төмпөнд ч угаачдаг. Тэгээд аягаа тавтай ингээд усаа хааж байгаа тавтай угаачаад тухтай угаачаад юм. Тэгээд дараа нь усаа аягаа болохоор ингээд зайлаад баха усаа зайлаад тасчихдаг. Тэгэхээр нөгөө доор утсан усаараа бол усаа төмпөс сануудаа угаад харчдаг. Тэгэхээр ус нэлээ хэмнэгддэг. За өөр нэг арга бол угаалгын машинда бол цөөхөн хувцас угаагаад ус зарцуулахыг хүсдэг. Аль болох олон хувцас цуглуулж байгаад угаадаг. Заримдаа бол өсмөсөө ингээд төмөн тасч угаасан усан тэрээр гараараа зарим хувцас жижиг хувцас угаач. Энэ бол зарим хүнд хэцүү санагдах хэрэгтэй те. Усээ төмпөнд ус тасч угаана муугаана гэхээр чи байж боломгүй санагдах байх. Гэхдээ яагаад усаа ингээ хэмнэхээс өөр аргагүй байгаад байгаа юм бэ гэдэг шалтгааныг нь бид хоёроос дараа нь ярих учраас бичлэгийг маань болол дуусгах зэрэг. За өөр хамгийн шалгарсан арга бол хүүхдүүдтэй зааж хэлж ойлголтой. За усаа ингээд хэрэг гойжуулаад шүтэйгээд гойжуулах юм бол бид нар усгүй болно. Тэгээ усгүй болох нь бид нар цанган тэгээд амьдарч чадахгүй гэдэг бүр ингээд багаас нь ойлголцсон. Тэгээд манай хөтлөхөр айлгцээ те. Манай хөтлөхөр одоо юу яадаг аахгүй нөгөө усаа гойжуулж байгаа зураг мөр харахаараа энэ яа усаа гойжуулаад нь ус гойжих юм бол ингээд усгүй болно шүү дээ те гэж үгээд тэгээд багаас ингээд тэр талаар ойлголт авцсан. Тэгээд за ер нь яг тийм юм билээ хүнд ингээд багаас нь заагаад өгчих юм бол бүр хөвшил болоод тогтдог юм билээ. Яагаад тэгэхээр манай том хүүг би багаас нөгөө нэг усаа хэмнэ гэж хэлж сургаагүй учраас одоо тэр маань ингээ байрны өрөөнд орохдоо нилээх ус гоожуулаад байдаг. Тийм учраас би аргаа ядаад эд бичгийг наах гэж байгаа байхгүй юу? Энэ бичгийг наах гэж байгаа байнга сануулъя гэсэн үднээс. За би яадаг вэ гэхлээр яг булгаатай адилхан одоо нэг аяг тавгаа угаахтаа тийм арга хэрэгэлдэг. Тэгээд баг хүүгээ усанд оруулчаад тэр баантай усыг нь эргээд хадгалж агаад шалаа угаах, байнаа угаах, нойлоо угаах зэрэгт ашигладаг. Тэгээд миний нэг бас хэрэгжүүлдэг арга бол бочкины ус байгаа. Бочкины усанд бол 6-аас 8 литр ус багтдаг. Заримд нь 10 литр ус багтдаг гэдэг юм лээ. Тэгээд нэг одоо бидчаал тэрийг ингээл татаад ах юм бол тий таны одоо бохрыг
зайлуулахын тулд 5-аас 10 литр ус тэр чигтээ ингээл усаад ахнаа шүү дээ цэвэр ус. Тэгэхээр тэгэхгүй тулд нөгөө бочгийн доо хөндрүүлэгч хийсэн нөгөө баахан хуунцар савн дотор дүүрэн ус хийж агаад тэгээд бочгийн доо 3 ширхгийг хийцэн байхгүй юу. Тэгсэн чинь манай усны хэрэглээ бол нэрээ эрс багассан шүү дээ. Тоолууртай юм чинь тоолуурч яг нэг сарын хэрэглээ нь гараад ирдэ шүү дээ. Энийг бол би бараг жил гарны өмнөөс хэрэгжүүлсэн санагдаад байна л да. Тийм болохоор яг нэг анх хэрэгжүүлэхдээ усныхаа тоолуурыг 3 сарынхаа тоолуурыг хэд гарч ийн гэж тэмдэглэж аваад тэгээд одоо өөрөө нэг бочгинда хөндрүүлэгч хийснийхаа дараа сарынхтайгаа харьцуулаад үзсэн чинь яг 2 тоогоор буурж исэн байхгүй хэрэглээ. Шууд 2 тоогоор буурж исэн. Тэгэхээр энэ бочгины ус бол үнэхээр их хэрэглээ. Бид нар ингээд хайран сайхан гүний цэвэр усаа зүгээр бохроо зайлуулахад ашиглаад байдаг юм байна гэдгийг би ойлгосон. Ер нь бол манай монголчууд өстэй усны дутагдaltaгүй бүр ингээд дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад үнэхээр одоо аз жаргалтай ийм арт түмэн байгаа байхгүй зарим улс орнтой харьцуулахад тэгээд энэ жаргалтай ташуурна гэдэг шиг гүний цэвэр усаараа одоо бохироо зайлуулахад ингээд ашиглаад байна гэдэг бол үнэхээр харамсалтай. Угаалгын машин би Save Water гэдэг тэр горим дээр нь тохируулдаг. Тэгээд бас Боко шингэн бок юм уу эсвэл нэг эко бокыг сонгодог. Тэгэхээр нэг бүр дэндүү хиймийн гаралтай омоо ч юм уу те ямар тайд мэдлээ тэрийг хэрэглэх юм бол Save Water горим дээр нь тавьчихлаа бок нь хайлахгүй тэр чигтээ гараад ирчихсэн тохиолдол би хамгийн анх хэрэглэж байхад тийм учраас энэ боко бас зөв сонгочих юм бол тэр Save Water буюу ус химийн горим дээр нь тавьчих юм бол маш бага ус хэрэглэгддэг гэдгийг ойлгосон. Яагаад тэгвэл тэ ингээл өөртөө ажил удан байж ийм юм хийгээд байна вэ гэвэл устай холбоотой мэдээллүүдийг бас хүргэх нь зүйтэй болов гэж бодож байна. Ер нь бол манай Улаанбаатарчууд хоногтоо за нийтлэл одоо орон сууцны нэг иргэн хоногтоо 250-аас 300 литр ус хэрэглэдэг гэсэн ийм тооцоо идэм билээ. Гэр ороолын болохоор 8-аас 10 литр гэж байгаа байхгүй. Тэгэхээр гэр ороолын нэг иргэнээс орон сууцны иргэн бараг 30-40 дахин их ус хэрэглэж байгаа үстэй. За тэгээд бидний усны хэрэглээ яг 12-аас 2 сард бүр илүү нэмэгддэг. Яагаад гэвэл хүүтэн болдог учраас хөдөө гадаанаас ээж аав нар ирдэг. За тэгээд нөх хүүтэн байгаа учраас хүмүүс халуус илүү хэрэглэдэг юм л да. Гэтэл туулгалаас бид нар ганцхан туулгалаас нөгөө цэвэр усаа авдаг. Тэгээд цэвэр усаа туулгал маань хурд тунцсаараа буюу хавар усны шар усаар л тэжээгддэг, нөхөгддөг. Тэгэхээр нүг одоо бол хавартаа нөгөө туулгаар маань тасардаг болоод бүр нэлээд олон жил болчихлоо шүү дээ. Тийм болохоор ерөөсөө цаашдаа хэдхэн жилийн дараа бид нар яг энэ одоо 12-оос 2 сарын хооронд усны хомсдолд орох эрсдэл маш их байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр ч одоо яалтчгүй хэмнэхээс өөр аргагүй юм байдалд орчод байгаа. Эхний тоо бол юм байна. Тэгээд ер нь одоо дэлхийн дулаар л бий болоод хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад бас нэг урлаг шанд гол гор шигч юм л да. Тэгээд одоо ингээд ингээд жишээ дуртал бидний ингээд хүүхд тахта тоглож өгсөн гол хитэмүүд байхгүй болсон тийм тасарсан ийм төр зэрэг үйл аюултай. Өнгөрсөн 2017 оны байдлаар ихэд 760 булаг шанд ширгсэн, 340 гол гараг ширгсэн, 390 нуур цөөрөмж ширгсэн гэдэг нь ч байгаа байхгүй. Тэгэхээр цаана хичнээн үлдэхүүв тий. Бүр тэр тоо одоо үзэг тусмаар сэтгэл хөдлөлөөр тоо барьж байгаад байна л да. Энд тэгэл тоол юм шиг санагдаад байна. Гэтэл одоо бодит амьдрал дээр зүгээр ингээл жишээ аваад харъя л да тий. Зайсангийн ихэнх хотхнууд бол төвлөрсөн системд холбогдоогүй учраас би тааж өөрсдөө насаасаар гүний уснаас татдаг юм билээ шүү дээ ихэнх нь. Тэгэхээр нүг хавартаа гүний усны түвшин доошлчингууд насосны хэмжээнд ус ингээд татах гэхлээр хүрэхгүй. Тэгэхээр усны хомсдолд орох эрсдэл маш өндөр байдаг гэж байгаа байхгүй. Зарим тохиолдолд энэ зайсангийн айлууд мэддэг юм байлаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө хол юм биш байхгүй юу? Ерөөсөө бидний хажууд байгаа яг л бид нар тохиолдоод байгаа ийм юм байгаа болохоор хүн болгоны усыг бол хэмнэх гамнах тал дээр анхаарал зүйтэй мэдээлэлтэй байх хэрэгтэй тийм. За энэ дээр одоо ингээд дэлхийн улс орнуудын хувьд бол ингээд өмнөд Африк дээр хамтгаас Хятад мэдхэд Бразил гэсэн улсууд болохоор яцсан ер нь усны хомсдолтой нүүр тулцсан. Тэгээд одоо дэлхийн одоо байгууллагуудаас ингээд судалгаа гарч байхад бол манай улсын хувьд нэг ер нь л эрсдэлтэй
одоо усны хомсолтоор хэрсэлтэй усууд нь тонорж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ ялангуяа Улаанбаатар хотын хувьд бол усны эрсдэл бол нэлээд өндөр. Тэр хавдар судлалын эмчийн нэг жишээ байсан шүү дээ. Тэрийг ярьж өгөөч. Юу вэ? Яг айл хотын бас байгаад байна л да. Тэр төгөлтөнд юу тайлан дээр болохоор юуны одоо нөгөө усны хомсдолд орсон гэдгийг бол альбиасаа зарласан хотод очсон маа. Энд 0-д ороход бол 0-д орсныхоо дараа гараа аваах тийм боломж байхгүй. Зүгээр одоо нэг гар ариутгах хэрэгэлдэг гэж байгаа байхгүй. Тэгээд эмч хүнийхээ бид нар бол ингээд хүмүүс гараа аваахад ингээд урайлдаг, дадлыг төвшүүлэх гэж ингээд оролдог хэрнээ тэнд очиод бид нар гараа аваад чадахгүй байгаа даа гайхалтай санагдсан. Тэгээд энэ одоо байдал бол удахгүй хэрвээ бид нар усны асуудлыг одоо эргэж харахгүй бол энэ аюул бид нарт нөөцлөхгүй гэсэн баталгаа байхгүй гэж ярьж байгаа байхгүй. За усаа хэмнэх аргууд гэж байгаа. Тэр аргуудын тал дээр бол хамгийн нэгдүгээр тоолорж болох юм байл л дээ. Улс орнуудын хувьд бол тоолор гэдэг чинь хүний нөө эдийн засаг карматай төрөвчтэй ярьж байгаа учраас тоолорыг маш сайн тавих хэрэгтэй. Тэгээ хоёрдугаарт болохоор хүмүүсийг мэдээлжүүлэх буюу одоо энэ улс ямар амин чухал хэрэгцээтэй зүйл вэ гэдгийг ойлгуулах. Гуравдугаар шинэ технологиудыг нэвтрүүлэх гэж байгаа. Ер нь бол ахуй хүрээнд ядаж тэ барилга барьж байгаа компаниудтай ч гэсэн хүмүүс шаардлага тавихад ядаж нүг цорог байлаа гэхэд цоргоны дотлолд дахиад нэг ийм төмөр байдаг. Тэрийг нь хөдлөгжиж усан гоождог. Ийм шинэ технологиуд гарсан байгаа тий. Тэгэхээр худалдаж авах гэж байгаа иргэн ч гэсэн энэ тал дээр нь бас өөрсдөө хариуцлагатай, шаардлагатай. Тэгээ тийм орон сууцыг нь худалдаж авах хүсэл сонирхолтой байх юм бол компаниуд ч гэсэн энэ тал дээр анхаарал нь ер нь бол бизнесийн байгууллагууд одоо сүүлийн үед яаж байгааг гэвэл аль болох байгаль дээлтэй хэмнэх ийм горимтой технологи нэвтрүүлсэн байх юм бол хэрэглэгчдэд илүү таатай байна гэсэн юм судалгаанууд ч гарсан байгаа. Тэгэхээр байгууллагууд нь компаниуд нь улс орон иргэдэн ч гэсэн анхаарах хэрэгтэй гэж усны төлбөр бол манайд амар юм билээ. Европын зарим улс орнуудтай харьцуулахад усны төлбөр баг 30-40 дахин бага байгаа. Ерөөсөө баг үнэгүй өсөр үнэтэй. Зөвхөн нөгөө тээвэрлэлийн зардал гэсэн үг байхгүй. Тийм. Төгөллийн зардал. 60 мөнгө гэж байгаа байхгүй. 60 мөнгө, 90 мөнгө гэж. Ийм нэг төгрөгч хүрэхгүй. Одоо бид нар чинь хүн болгон уцтай болсон. Тэгээ сар болгон уцсны төлбөрт 15 мянган төгрөг төлж штэ. Гэтэл нөгөө амин чухал хэрэгцээ болсон усандаа бид нар ерөөсөө нэгэн төгрөгч хүрэхгүй төлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ усны төлбөрийн тухай ерөөсөө яригдтал усны үн төлбөр нэмэгдэх юм бол нөгөө хүмүүс чинь мөнгө их гараад ахлаар ялтчихгүй. Одоо нөгөө хэрэглээгээ хянах, танах ийм зүйл яригдах байх л та. Гэтэ Виктори яриад байгаа ингээд сэдвийн нэг ахуй шинжтэй хэд ингээд нэг хүний галтгороо орсон юм шиг сонсогдож магадгүй. Гэтэ бидний зуршлаас ойлголтоос бүх юм өөрчлөлт гарна шүү дээ. Тийм учраас одоо ингэж хөндөж ярьж байгаа шүү. Ер нь галтгооноос их зүйл эхэлдэг гэж байна. ээжээс Викториас эхлээд байгаа. Тийм их зүйл эхэлдэг гэж байна. За ингээд Виктори ярих юм ерөнхийдөө дуусчихъя. Тийм.